За ингээ манай копууд тэндээс эхлээд мод тарьж явсаар өдрийн тал өнгөрч нэлээдгүйс олон мод тарьлаа. Анхны удаа болон тарьж байгаа залуучууд маань өмнө тарьж ирсэн залуучаасаа суралцаж тэгэхээр модыг бас тарьлаа. Өндөр болон ургаж сайхан ой болоорой. Тэгээд зөндөө мод тарьлаа. За, мод тарьж байгаа сэтгэлээсээ болтож манайхаа. Анхны удаа их ядуу оюутан гинэ. Энэ тэнэг бүбэж нөө ядуу оюутан гэж шүү. Анхны мод уу? Анх удаа тарьж байгаа юм. Мод тарьж байна. Ее. Гэтэ амар их туршлага бас тий. Зөвлөгөө хэрэгтэй байд юм байна. Зөвлөж Бүгдийг нэмсэн. би өгсөн. За манай яаж байгаа хотож ирсэн. Гяс нэг 2 мод тарьчихнаа. Читрныг бол гэлтэлнэ. За манай бэлэгт богрош 2 нь бас нэг модоо тарьж байна. Анхны мод уу? Ер нь Тэ? Анхны мод шээ. За. Энэ хоёр мод. Өнөөдрийг ис тооцвол өнөөдрийг хол анхныхоо тий. За энд одоо Цэко ах маань манай букас дидяй. За хиддэг модоо тарьж байна миний хөлтөд. Манайх модоо тарьж байна. Өөр үстэйгээ ухсан нөхөндөө. Миний нэг 5 хуваасны нэг юм аа да тий. Манайхаа группээр явж байгаа учраас. За сайн. Багийн ажил сайн байгаа мэн тийм үү. Энэ таахгүй гэдэг. Өнөөдөр анхны мод тарьж байгаа хүмүүс үү? Жага. Мөрөг шаагуудаа мод тарьжсэн тэглээ. Тэгээ маш гоё санагдсан юм байна нэр. За. Айгуу өсдөг өндөр. За ирж сайн усалж байгаарай. Тэгнэ. Энийг юу өгч байгаа. За. Яа баярлалаа. Оо, надад холдол тавьлаа. За. Манай хатбар өнөдөр хэдэн мод тарьваа? За ингэ тарих 2 мод тарьсан. За. Ихэнх л нөхөй багсаа. За. Бяхтай байгаа юм. Би. За манай цог өнөдөр хичнээн нөхөх ба. Замаа алцсан уу? 3 нөхөн дээр л гар бие орсон. Хэдэн мод тарив? 2 уу 1 үү. За чимгээгийн баг өстө усыг бол зөөж өгөө. Хичнээн литр зөө. Юу амар ямар Нэг тоон мөн. За болсон баг. Энэ нэг жоохон баг алсан. Дараа л яах. Чи ч усны хариуц нэрв юм уу юу энэ? Жихрал юм уу? Бараг дарах шиг. За ашил. За мод тарьсан уу? 3 мод 6 нөх 60 литраас зөөлөө. За зөвхөн өстө бичээс байгаа юм. Энийг бол би ерөөсөө бичлэг хийдэг. Хоёрыг бичлэг хийдгүү гэдээсэн хийдэг юм. Бичлэг хийдэг. Тэгтээ нэг микрофон залгаж болдгоо. Нэг энэ шуумаар ингээд жоохон салхишууртай бол ингээд жоохон шуум ордог гэсэн тийм. Зөв. За амраах сэтгэлээсээ. За өнөөдөр чинь 5 сарын 4-өн тэгээд нартаа дулаахан сайхан өдөр байна өө. Тэгээд фэн клубаараа мод тари гэд хөдөлгөөнд анх удаа зохион байгуулж байна. Анх удаа зохион байгуулад бараг хүүхэд залуучууд нийлсэн 30 бараг 40 хүрэх юм уу? Орчин хүмүүс оролцож байна. Тэгээ энэ нөгөө хүүхд тасрах төв дээрээ ирээд нарс мод агч мод часаргана гэдэг ингээд
сайхан суулгалаа. Тэгээд мод тарихч юм бол өөрөө буянтаа хүмүүс тэгээд бас байгаль дэлхий тэгээ бас өөрийн ногоон дэлхий болохоор хөвмөр оруулж байгаа хүмүүс. Бүгдээрээ их сайхан идэвхтэй ажиллаж хаалж штэ тий. Бүгд их гоё жаргалтай л байна. Нүх ухаж байна. Зарим нь ус зөөж байна. Зарим нь бууц зөөж байна. Зарим нь зураг авч байна. Зарим нь зураг авч байна. За тэгээд бүгдээрээ л сайхан сэтгэл өндөрлөл байна. Одоо дараагийн үйл ажиллагаа чи юу байгаа юм бэ? Дараагийнх одоо 5 сарын 11-нд Ньюкаслта тоглолтоо бөөндөө үзье арга хэмжээ байгаа. Яг 5 сарын 11-нд 7 хоногийн дараа бол яста ахгүй болох уу гэдэг нэг асуудал байгаа. Гэхдээ одоо яах? Хөвзөө хаана яа шийдэх нь тэрний дагуу болно шүү дээ. Ид чидийг хүлээх юм уу? Тэгээ ч ямар энэгээр бүх юм ертөнцийн төгсгөл болчихж байгаа биш ямар тий. Цаана өчнөө үлэл өчнөө нас өчнөө хугацаа байна. Тэгээд үдчил таараа тий. Хангалттай энэ жил бид нар үнэхээр аз жаргалтай гоё гоё тоглолтуудыг гэрч боллоо шүү дээ тий. 11 дараалж ажлоо. Манайш дараалж 8 дараалж голдлоо. Гэхдээ яг зүгээр тэгээд завсар нь бүдэрсэн ч юм уу нэг алалцж байгаа дөрөвт орсон бол бүгд хэппи байх хэвээр хэппи байж шүү дээ мэдээж. Тэгээ яг бас ёндоо манай талд байсан 11 дараалсан хожил авсан төслөгтийг тэргүүлээд эхэлсэн гэдэг инхээр бас хариуцлага өндөрсгийн хэрэгцээ бас хүмүүст сэтгэл зүйн бол том дарамт болж байгаа шиг байна л да. Яг бөмбөг бөөрөнг юм чинь бидний эсрэг эргэсэн бөмбөг байхад бидний талд ирэх бөмбөг ирж л таараа. Тэгээд 11-нд ямар ч байсан тэгээд үзэн дээ. За ингээд нэг сайхан нарах хур салхитгш ирсэн сайхан өдөр. Гоё өдөр Гоё байлаа.